Пауло Португезийн Италийн нэрт архитектор, түүхч, онолч байсан бөгөөд мөн урлаг судлаач хүн юм. Тэрээр зөвхөн архитектор биш мөн гэрэл зураг сонирхдог судлаач онолч хүн байв. Тэрээр Италийн алдарт архитектор Бороминигийн талаарх судалгаагаараа маш их нэрд гарсан. Португезийн түүхийг зүгээр л нэг өнгөрсөн үйл явдал биш, харин орчин үеийн хэлбэр болгон хуургахыг зорддог байлаа. Ялангуяа тэр барокко архитектор тэр дундаа Ромын бароккогоос санаа авч Бороминигийн хэллэгийг дахин тайлбарлаж сонгодог хэлбэрүүдийг орчин үеийн архитекторт шингээсэн. Өөрөөр хэлбэл тэр өнгөрсөн үеийн хэлбэрүүдийг шууд тулбарлаагүй, харин тэдгээрийг шинэ утгатай өөрийн онцлогийг шингээсэн өвөрмөц архитектор болгон хувиргасан юм. Та бүхэн Сантьяго сүмийн бөмбөрийг харж байна. Сантьяго бол Ром хотод байрлах сүм юм. Хэрэв та бүхэн Ромыг мэддэг бол энэ нь Пантеон болон Навона талбайн хооронд байрладаг гэж хэлж болно. Зураг дээрх хөндлөн судал зурвсууд нь Португезийн дараагийн бүтээлүүдэд дахин давтагдах онцгой элемент юм. Сүмийн оройн элемент нь бүтцийн тэгш хэмээг эвдэж байгаа мэт боловч босоод техникийн дагуу шин тэнцвэрийг үүсгэж байгаа юм. Тэрээр Бороминигийн судлаач байсан бөгөөд Ромын их сургууль болон Миланы политехникийн их сургуульд багшилж байсан. 1980 онд архитектурын биенналын анхны захирлаар нь ажиллаж байсан юм. Архитектурын биеннал бол постмодерн архитектурыг дэлхийн тавцанд гаргадаг томоохон үйл явдал бөгөөд түүний гол зохион байгуулагч, үзэл санааны удирдагч нь Пауло Португези байсан юм. Мөн тэр үед Страда Нуовизима буюу шинэ гудамж хэмээх төслийг хэрэгжүүлж тухайн үеийн постмодерн урсгалын нэрт архитектуруудыг нэгдүгээр цуглуулж байсан. Түүний архитектурыг зарим үед хэлбэр дүрс нь ойлгомжгүй эсвэл хэд өөр гэж шүүмжилдэг байсан. Гэвч эдгээр бүтээлүүдийн цаана маш гүн утга санаа байдаг байлаа. Жишээлбэл Калкатад хэрэгжүүлсэн төсөлдөө төв чулуу зэрэг түүхийг санагдуулсан материалыг орчин үеийн хэлбэртэй хослуулсан нь тун шинэлэг байдлыг төрүүлсэн юм. Тэр үед Португезийн залуу архитектор байсан бөгөөд энэ бүтээлээрээ модернизмоос салж өөрийн гэсэн чиглэлээ бүрдүүлж эхэлсэн харагддаг. Энэ байшин бол хотын саарал дүнсгэр байдлын эсрэг утга санаатай. Байшин хүрээлж байсан Нарс болон Ливаны хуш моддыг сүйтгэхгүйгээр тойруулж барьсан юм. Байшингийн гаднах бүрхүүл нь зэрэгцэн байрлуулсан цилиндр хэлбэрийн хоолой мэт элементүүдээс бүрддэг. Энэ нь Бороминигийн архитектурын шийдэл байсан бол Португезийн цилиндрийг сонгож гол элементээ болгосон. Ингэснээр барокко болон либерти урсгалын нэгдэл бий болжээ. Тэр бол Бороминигийн судлаач төдийгүй либерти урсгалыг сонирхогч байсан. Тэрхүү хоёр урсгалыг холбодог гол зүйл нь байгаль гэж үздэг байлаа. Түүний архитектор түүх болоод байгальтай салшгүй холбоотой. Жишээлбэл фасадын өнгөнүүд ч бэлэгдэлтэй. Та бүхэн фасад дээрх тууцан гэхээ хавтангийн бүрээсийг харж байна. Энд 3 үндсэн өнгө ашиглагдсан. Ногоон өнгө нь байгаль, хөх өнгө нь тэнгэр, харин алтан шар нь гэрлийг илэрхийлдэг. Архитектор ба хөгжмийн холбоо мөн энд ажиглагддаг. Ерөнхийдөө Португезийн зорилго нь байгаль болон барокко архитектурын уян чанарыг нэгтгэсэн амьд орон зай бүтээх явдал байлаа. Түүний архитектор ба байгаль номд хүний бүтээсэн юу ч байглаас ангид биш гэж өгүүлдэг. Байгалыг судлах нь архитектурын шин санааны их сурвалж болдог гэж тэр үзжээ. Португезийн философиг нэг өгүүлбэрээр дүгнвэл байгалыг ойлгох нь архитектурыг ойлгохтой адил утгатай. Гэхдээ байгалийн хэлбэр хэмжээг биш, харин мөн чанарыг ухаарч ойлгох ёстой. Ингэснээр архитектор илүү амьд болдог.